За буддизм ба шинжлэх ухаан гэсэн энэ сонирхолтой олон улсын эрдэм шинжилгээний хуралд бидний өөрөө оролцдог. Сэтгэл судлалын шинжлэх ухаан маань явж сайн өнгөөгөө үзүүл цаадна. Одоо шашны маань ойлголт хөтгөөнүүд байж идэг. Одоо жах удаж байгаа юм байна. За тэгэхээр сэтгэл судлалын шинжлэх ухаан юуг судалдаг вэ гэдгээс маш товчхон тайлбарлахыг бодъё. За сэтгэл судлалын шинжлэх ухаан бол хүний зан үйл, сэтгэлийн хөдөлгөөн, за мөн танин мэдхүүн процессуудыг олон талаас нь судалдаг олон салбар ухаантай ийм шинжлэх ухаан. За ингээд өчигдрөө болоод өнөөдрийн хурлуудын илтгэлүүдийг сонсож байхад маш сонирхолтой байдлаар бидний сэтгэл судлалын мэдлэгүүд бүгдээрээ сэтгэл судлалын ойлголтууд бүгдээрээ шашны ухааны дотор хэрхэн илэрж байгааг бид бас ойлгон таньж мэдэж одоо мэдлэгийн сар хүрээгт хэлэх их өргөн сайхан боломж олдож байна. За ингээд сэтгэл судлалын шинжлэх ухааны хувьд бол үүсэл гарлын хувьд ярихаар 2000-аад жилийн тэртегээс үүссэн гэж яригддаг. За орчин цагийн дүр төрхөө олж хөгжих болтлоо 19-р зууны дунд үеэс хойш одоогийн дүр төрхөөрөө хөгжиж байгаа гэж үзсэн байдаг. Тэгэхээр сэтгэл судлалын шинжлэх ухаан юу судалдаг юм бэ? За энийг тухайн тодорхой түүхэнд цаг үе болгонд аль аль талаас нь авч үзсэн бэ гэдгийг бид нар энд жагсаагаад харуулсан байгаа. За сэтгэл санаа, сүнс биднийг ямар нэг юм удирдах байна. Тэр удирдах байгаа зүйл маань яг сэтгэл юм уу, сүнс юм уу? Одоо бидний дуушаа гэж нэрлэдэг гэдэг энэ юу байдаг вэ гэдгийг танин мэдэх оролцого хийж эхэлсэн сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжлийн суурийг бол тавьсан байдаг. Тэгэхээр одоо хүртэл энэ салбараа судалсаар байгаад пара сэтгэл судлал буюу сэтгэл судлалын тэр онцгой үзэгдлийг судалдаг салбар дээр энэ судлагдсан бас одоо байсаар байна. Судлагдсаар байна. За мөн нэг хэсэг цаг үеийн хугацаанд бид нар ухамсарыг судалж эхэлсэн. Ухамсар өөрөө ямар одоо үе шаттай байна, хэдэн төрлөөтэй байна, ухамсарын одоо ухамсартай, ухамсаргүй, даалт ухамсар, ухамсарын цаана юу байна гэдэг асуудлуудыг судлан сонирхох нь сэтгэл судлалын бас нэг үндсэн судлагдсан болоод явж байгаа. За дараагаар нь бид нар хүний туршлагыг судалж эхэлсэн. Сэтгэл судлалын шинжлэх ухааныхан өөрөөр хэлбэл тэр туршлагыг хэрхэн яаж олж авч байна? Танин мэдэх үйлээр дамжуулж олж гин үү? Эмпирик мэдлэгээр олж гин үү? Хийсвэр төсөөллөөр олж гин үү гэдгийг судлах оролдлого хийж ирсэн. Сэтгэл судлалын бас нэг үндсэн судлагдсан болж ирсэн байгаа. За мөн үүний дараагаар бид нар дээд мэдрэлийн үйл ажиллагаа буюу мэдрэлийн тогтолцооны хүрээнд хүмүүсийн мэдрэлийн эсүүдийн одоо үйл явц яаж явагдаад тэнд бид хэрхэн одоо мэдрэх үйл, таних үйл, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, зан үйлээ гаргаж ийнэ гэдгийг судлах ийм оролдлого хийж эхэлсэн 19-р зууны дунд үеэс явсан гэж ойлгож болох. За дараагаар нь бид нар behavior буюу зан үйл гэдгийг судалж эхэлсэн. За энэ зан үйлийн судалгаа маань одоо хүртэл үргэлжлээд бид нар хүнээс яагаад тэр муу сайн үйлүүд гарддгийг, ямар тохиолдолд хүн өөрийгөө хянах чадвараа алддгийг, за ямар үед магадгүй тэр сэтгэл хөдлөлийн шинжтэй хурц үйлдэлүүд илэрдгийг гэдгийг суурийг ойлгоход энэ зан үйлийн судлагдсан их чухал болж явсаар ирсэн юм. За мөн
Сүүлийн үед танин мэдэх үе буюу когнитив гэж нэрлэдэг танин мэдэх үе сэтгэл судлалын салбарын хүрээнд танин мэдэх үйл яаж явагддаг юм бэ? Бид мэдрэх үйлүүдэд хэрхэн мэдээллийнхаа мэдрэх эрхтнүүдээр дамжуулаад тархины ямар хэсэгдэр хөрс садал явагдаад дараа нь бид ямар хариу үйлдэл гардаг вэ гэдгийг судлах замаар танин мэдэх буюу мэдээлэл боловсруулах үйлийг судалж эхэлсэн. За ийм байдлаар сэтгэл судлалын шинжилгээ ухаан бол тодорхой уюудыг дамжсаар судлагтууныхаа агуулгуудыг судалсаар ер нь бол эцсийн бүлэгтээ хүний сэтгэл хөдлөл, зан үйл, хэрэгцээ, сэтэл, сонирхол хэрхэн өөрчлөгдөж байна. Энэний цаад учир шалтгаан юу вэ гэдгийг тайлбарлах орлого хийсээр ирсэн ийм шинжилгээ ухаан юм аа. За тэгэхээр бид нар өнөөдрийнхөө үндсэн илтгэлийн хүрээнд орчин үеийн сэтгэл судлал маань хаашаа чиглэсэн, орчин үеийн сэтгэл судлал ямар хандлагууд одоо зөнхөлж байна вэ гэдгийг ярихыг та бүхэнд маш аль болох товчхон танилцуулахыг хичээ. За энэ дотор бид нар танин мэдхүй хандлага буюу когнитив сэтгэл судлалын хандлага, хүмүүнлэг буюу хүмүүнлэг сэтгэл судлал, зан үйлийн хандлага, сэтгэл зүйн динамик хандлага, биологийн хандлага, нийгэм соёлын, хөгжлийн, мөн хувьслын буюу эволюцийн гэсэн ийм одоо сэтгэл судлалын хандлагууд орчин үед илүү төлхөө хөгжиж байна гэдэг талаар өнөөдөр маш товчхон танилцуулахыг хичээнэ. За ингээд бид нар дотор нь задлаад үзье. Танин мэдхүй хандлага гэдэг маань ямар хандлага юм бэ гэхээр бид мэдээллийг хэрхэн хүлээж аваад танин мэдхүйн үйлүүдээр дамжуулаад хэрхэн судалж хэрхэн гаргаж ийн вэ гэдгийг тайлбарлах энэ хандлагыг сэтгэл судлалын хандлагыг бид нар танин мэдхүй хандлага гэж нэрлэдэг байгаа. Орчин үед бид нарын одоо сэтгэл судлалын шинжилгээ ухааны анхаарлаа хандуулаад байгаа судалгаа чиглэлээ явуулаад байгаа энэ чиглэл маань таних, тогтоох, мэдрэх, сэтгэх үйлүүд хэрхэн явагдаж байгаа. Тэр сэтгэх үйлийг бид нар жишээ нь юмсийн дотоод мөн чанар руу өнгөхдөө ямар зүйлсээр дамжуулж сэтгэж таньж мэдж гинэ гэдгээр одоо дүн шинжилгээ хийх зорилгоор энэ танин мэдхийн сэтгэл судлалын салбар маань хөгжиж ирсэн. За үндсэн түлхүүр ойлголтын дотор бол бидний их ярьдаг ой тогтоолт, анхаарал, асуудал шийдэл, хэл яриа, за мэдээллийн боловсролт гэсэн ийм ойлголтуудыг бид нар түлхүү ярьдаг. За энд ялангуяа бид нар зүгээр жишээлээд үзвэл 6 настай хүүхэд эхлээд юуг тогтоодгийг бид нар ой тогтоолтод нь мэдээллийг оруулж тэднийг сургахын тулд эхлээд юуг тогтоох юм. Тэд хамгийн түрүүнд харсан зүйлээ тогтоод, харсан зүйлээ зураглал хэлбэрээр тогтооход за тэрний дараа түүнийг бусад зүйлстэй хольж, холбож, ярьж, бодох, сэтгэх үйлүүд хийгдэж эхэлдэг. Тэгэхээр яг ийм байдлаар бид нар тухайн тодорхой сурах үйлүүдийн, танин мэдэх үйлүүдийн сэтгэл зүйн мөн чанар хаана байна вэ гэдгийг таних оролдлого бол танин мэдхийн сэтгэл судлалын чиглэлээр одоо хөгжиж эхлээд байгаамаа. За дараагаар нь бид нар хүмүүнлэг хандлага сэтгэл судлалын салбарт нэлээд түгээмэл 19-р зууны дунд үеэс үүсэж хөгжиж эхэлсэн. За энэ гол төлөөлөгчдийн донд бол Маслоу, Роджерс нарын эрдэмтдийг багтаажуулна. За энэ урсгалын хамгийн гол хандлага хаашаа чиглэдэг вэ гэхээр ер нь хүний амьдралын утга учир юу юм бэ? Хүн яаж хэдэн үе шатыг дамжиж өөрийнхөө дотоод сэтгэлийг нээхийн, өөрийн дотоодод байгаа мөн чанар шинж шалтгаан тэр дотор сэтгэлийн дотоодод нуугдж байгаа зүйлийг хэрхэн гаргаж ирэх юм бэ гэдгийг тайлбарлах оролдлого бол хүмүүнлэг сэтгэл судлалын салбарынхны гаргадаг одоо ийм судалгааны чиглэл байна. За ялангуяа өөрийгөө илэрхийлэх хэрэгцээгээд одоо сэтгэл судлаач Абрахам Маслоугийн гаргаснаар шаталсан пирамид хэлбэрээр хүн хамгийн эхлээд суур хэрэгцээгээ хангана. Дараа нь өөрийгөө үнэлэх, хүндлэх хэрэгцээгээ хангана. Тэрний дараа бусдыг хүндлэн гэх мэтээр явсаргад хамгийн дээд шатандаа өөрийгөө нээх одоо та бидний түрүүнээс хойш ярьж байгаа гэгэрх гэдэг зүйл рүү очтгоо гэдэг имийг одоо тодорхойлж өгснөөрөө энэ хүмүүнлэгийн сэтгэл судлал бол бас орчин үеийн сэтгэл судлал дотор нэлээдгүй тодорхой байр суурь эзэлж байгаа ийм салбар юм аа. За дараагаар нь бид нар behavior буюу зан үйлийн хандлага гэдэг имийг сэтгэл судлалын шинжилгээ ухаанд бас нэлээд түгээмэл судалж байгаа. Орчин үеийн энэ behavior буюу хүний гаргаж байгаа зан авир яагаад ямар учир шалтгаантай хаанаас үүсч гарч ийн вэ гэдгийг тодорхойлоход ихээхэн чухал үүрэгтэй. За ялангуяа behaviorist урсгал бол сургалтын үеийн мөн чанарыг голдуу тайлбарладаг. Ингэхдээ бид ямар гаднаас хөндлөнгөөс ямар мэдээлэл, ямар дохио өгнө тэрийг хүн хүлээж авч боловсруулад хариу үйлдэл гаргана. За тэгэхээр бидний эргэн тойрны суралцах үеийн мөн чанарт бол сургалтын орчин, багш, за тэгээд шинжилгээ ухааны мэдлгүүд, за магадгүй нийгмийн бусад мэдээллийн хэрэгсэл орчны нөлөө
тэр хүмүүст ямар мэдээлэл өгөөд вэ? Хүн тэрийг өөртөө боловсруулж гаргаад хариу үйлдэл буюу зан авир, зан үйл гэдэг юм эргэн гаргадаг гэдгийг тайлбарладаг ийм сэтгэл судлалын салбар юм аа. За мөн энэ хүмүүн биш зан үйлийн сэтгэл судлалын хандлагын нэг тайлбарладаг гол зүйл нь бол хүн хийж байгаа зан үйл хэрвээ тэр хүнд ямар нэг байдлаар шагнал, таатай мэдрэмжийг өгвөл тэр үлийг заавал давтаж хийдэг. Эсвэргээр ямар нэг байдлаар сөрөг мэдрэмжийг өгөх юм уу, таагүй санагдвал, шийтгэл мэт санагдвал тухайн үлийг дахин давтахаас зайлсхийдэг гэсэн ийм хандлагуудыг бол зан үйлийн хандлагын тодорхойлж өгдөг байна. Тэгэхээр энүүгээр бид нар өнөөдрийн нийгэмд байгаа хүмүүсийн зан авир, гаргаж байгаа хариу үйлдэл, төрх үеийн мөн чанарыг бас учиртгааныг нь олоход бас тус болох ийм орчин үеийн хандлага бол хөгжсөн байна. За дараагаар нь бид нар сэтгэл зүйн динамик хандлага буюу сэтгэл зүйн дотоод мөн чанар учир шалтгаан ухамсарын хаанаас гарч ирж байгаа. Бидний дотоодос сэтгэл хөдлөлийн ямар шинжүүд илрээд байгаа гэдгийг судлахад гол үүрэг гүйцэтгэсэн психоанализ буюу Зигмунд Фрейдийн онолын энэ суурь орчин үед бас судлаачдын хувьд бол чухал хэвээрээ байгаад байна. Яагаад гэвэл одоо бидний санамсаргүй алдаад хэлдэг үг, эсвэл санамсаргүй буруу харж байгаа зүйлс бүгдээрээ бидний ухамсарын далдад хязээ нэгэн цагт ирсэн мэдээлэл байгаад тэндээс боловсруулагдаж гарч ирж байгаа учраас бид түүнийг ухамсаргүйгээр буюу алдаж хэлэх замаар гаргаад байна гэсэн гэх мэт ийм жишээг татдаг учраас одоо бид хүний зан үйл, бие авчгаа байдал, сэтгэл хөдлөлийн илэрлүүдийг бас мөн чанарыг танихад психодинамик онол буюу сэтгэл зүйн динамик одоо чиг хандлага бол ихээхэн чухал үүрэгтэй хэвээр байгаамаа. За биологийн хандлага мөн сэтгэл судлалын шинжилгээ ухаанд тодорхой байр суурь эзэлсэн хэвээр байгаа. Яагаад гэвэл бид өөрөө биологийн бүтээгдэхүүн болохын хувьд бидний одоо генетикийн буюу удамшлын өгөгдөл ямар юм. За дээрэс нь бид нар аав ээжээсээ дамжиж авсан одоо удамшлын тэр хүчин зүйлээр дамжуулж хүлээж авсан ямар хүчин зүйл байгаа нь дээрэс нь биологийн төрлийнхөө хувьд бид нар аль төрөлд багтж байгаа тэр хүмүүсийн мэдрэх, сэтгэх, таних үйл ямар байна гэдгийг тайлбарлах өнцгөөс л биологийн хандлага бол хүний зан үйл, сэтгэл хөдлөл илрэлт бол чухал үүрэгтэй хэвээр байна. За ялангуяа бидний одоо сүүлийн 2 өдрийн хуралдааны туршид ярилцж байгаа сэдвийн хүрээнд тэр бясалгал, сэтгэл анхаарал төвлөрөх энэ үйл явц маань бидний биологийн өгөгдөлтэй шууд хамааралтай байгаад бидний тарих мэдрэлийн тогтолцооны чадвар ямар байна? Тэрийг дагаад бид төвлөрөх чадвартай байна уу? Хурдан сарнимхай шинжтэй байна уу? Анхаарлаа төвлөрүүлж ерөөсөж чаддаггүй энэ хэв маяг руу орцсон байна уу гэдгийг бас түн шинжилгээ хийхэд бол энэ сэтгэл судлалын хандлага ихэнх үүрэгтэй байх нэ. За мөн нийгэм соёлын хандлага буюу Выготский нарын эрдэмтдийн гаргасан энэ хандлага бол ерөөсөө нийгмийн орчин ямар соёл, ямар хүрээлэлд бид байна, тэрийг бид хүлээж авч цаашаа сэтгэл зүйн гадаад илэрлэлийг гаргаж эхэлдэг гэдгийг тодорхойлдог ийм одоо үзэл хандлага байгаа. Ялангуяа одоо бидний ярьж байгаа буддын шашны үзэл баримтлал доторх бусдад нөлөөлөх үйц, бусдын сэтгэл зүйд хүрэх энэ хандлагын тухайд бол яа харахгүй нийгэм соёлын энэ хандлага бол ихээхэн чухал үүрэгтэй болж таардаг байх нэ. Өөрөөр хэлбэл өөр соёлын нөхцөл байгаа хүмүүсийн тэр сэтгэл ханамж, үнэлэмж, амьдралын баяр баясгалан бүгдөө өөр байгаа. Энийг нийгэм сэтгэл зүйн талаас нь тайлбарлах оролдлогыг бол нийгэм соёлын хандлага тодорхойлдог байна. За дараагаар нь хөгжлийн сэтгэл судлалын хандлага гэдэг орчин үеийн сэтгэл судлалаас нэлээдгүй их байр суурь эзэлж байгаа хандлага байгаа. За энэ хандлага маань ямар вэ гэхээр бид эхийн хөвлөд бий болж төрөх цагаас эхлүүлээд насны тодорхой үеүүдийг дамжаад сэтгэц, бие бэлдэр, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн хувьд хөгжөөд өөрчлөгдөд явдаг учраас энэ үеийг дагаад бидэнд одоо хөгжлийн тэр зүй тогтлоо дагаж гарч ирэх сэтгэл хөдлөлийн өөр ялгаатай илэрлүүд бий болж байгаа. Ийм учраас хөгжлийн сэтгэл судлалын хандлага бол бас одоо аль насны үе дээр бид байна. Тэрнээс хамаарат бидний өөрийн одоо хүсэл зоригоос үл хамаарат бие организмаас ямар хямрал гарч байгаа, ямар сэтгэл хөдлөл гарч байгаа, бие организм дараагийн шатндаа ямар болж бэлтгэж байгаа гэдгийг тодорхойлох ийм хандлагын орчин үеийн хандлагын тоонд бол зүй ёсоор оруулж байна. За мөн ингээд хамгийн сүүлийн хандлага бол одоо хувьслийн буюу тодорхой түвшинд хүн төрөлхтөн одоо энэ олон зуун жилийг дамжиж туулж явж ирэх хугацаанд ямар үе шатыг дамжаад ямар замыг туулаад өдий хүрсэн бэ гэдгийг тайлбарлах ийм онол үзэл баримтлал байгаа. Тэгэхээр
яг одоо энэ хувьслын замаар орж ирж байгаа энэ үзэл баримтлалыг яг өнгөөгөөд үзэхээр цаана бидний олон зуун жилийн шашны уламжлалт хандлага энэ бас дотроо агуулгадчихдаг даа. За ингээд бид нар сэтгэл судлалын орчин үеийн үзэл хандлагуудыг маш товчхон тайлбарлаад тэд маань өнөөдрийн бидний ярьж байгаа үндсэн сэдэв болох буддизмын шинжлэх ухаантай шашинтайгаа яаж зэрэгцэж болох юм бэ гэдэг нэг юм харьцуулт хийхэд оролцсон. За энэ дотор жишээ нь танин мэдхийн сэтгэл судлалын судалдаг агуулгын хүрээн дэх мэдлгүүд буддизмын бодлын хяналт ухаарал нөгөө бясалгал гэсэн энэ ойлголтуудтай нэлээд дүүж ирж байна. Энэ цэг дээр бид нийлэх, уулзах, хамтран бие биеэ суралцах боломжууд байна гэж харж байгаа. За хүмүүнлэг сэтгэл судлал маань өөрийгөө таних, гэгэрэх, утга учирыг илэрхийлэх, өөрийн дотоод мөн чанарыг нээн илрүүлэх гэдэг энэ чиглэл дээр бол хоёр талаасаа бид бол уулзах боломж байна. За зан үлийн хандлага маань сургамж, дадал, за хийсэн үеийн нөгөө нүгэл буйны асуудал, за зан үлийн үр дагавар гэдэг энэ асуудлуудыг одоо огтлолцох уулзуур болж болох боломжтой. За мөн сэтгэл зүйн динамик буюу психодинамик хандлагын хувьд болохоор ухамсаргүй дотоод зөрчлийн асуудал, сэтгэлийн гүн гүнзгий шалтгаан, цаад учир шалтгааны асуудал бол энд нийлэх боломжууд байна гэж харж байна. За биологийн хандлага бол нөгөө түрүүнээс хойш бидний ярьсан дээд мэдрэлийн тогтолцооны суурь ойлголт буюу бяцлаглалын дотоод мөн чанартай холбогдох боломж байна. За нийгэм соёлын салбарт бол ёс суртахууны хамтын оршихуй зөв амьдрахын зарчим гэсэн ийм ойлголтуудаар бид шинжлэх ухаан, сэтгэл судлалын шинжлэх ухаан болоод буддизмын ухаан хоёр хоорондоо нийлэх уулзуурууд бол байна гэж харж байгаамаа. За ингээд ерөнхийдөө маш товчхон бид нар орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд ямар чиг хандлага байгаа юм бэ гэдгийг яриад, за энд одоо орчин цагт шинэ нийгэмд, шинэ үеүүдэд сэтгэл судлалын ямар асуудлууд, проблемууд гарч эхэлж байгаа юм бэ? Тэрийг бид хоёр талаасаа нийлж яаж шийдэх боломж байгаа вэ гэж эрэлхийлсэн. Тэгээд энэ эрэлхийлэл дотор бол нэгдүгürt нь сэтгэл зүйн чиг хандлага хийхэн өөрчлөгдөж байна. Цаг нь болж байна уу тийм? За бага насны хүүхдийн сэтгэл зүйн байр байдал, хандлага их өөрчлөгдсөн. Хуучин бид магадгүй одоо ээж аавын хэлсэн үг ерөөсө 100% дагж мөрдөх ёстой тушаал гэж ойлгож исэн бол одоо бага насны хүүхэд би өөрийнхөө амьдрамаар байна, өөрийнхөө баймаар байна, намайг бити орол 50 бай гэдэг ийм хөгжлийн чиг хандлага гарч эхэлсэн. Энэ бол одоо бидний заашгүй судлах ёстой асуудал буюу асуудал төвшүүлж байгаа сэдвүүд гэж нэрлэж болно. За мөн нийгмийн сэтгэл судлалын асуудлууд их анхаарал татчихна. Ягаад гэхээр өөр нийгмийн өөр соёл иргэншлийг бид шууд хүлээж авч эхэлсэн учраас одоо энэ нийгэм дотор бие яаж авч явах вэ гэдгээс эхлүүлээд сэтгэл зүйн асуудлууд гарч ирж эхэлсэн. За технологийн нөлөө буюу химэл оюун хүчтэй төрөн орж ирснээр одоо бидний их ярьдаг тэр хүнлэг чанар, хүн ёс, хүн хоорондын харилцаа, зөөлөн энерги сэтгэл гэдэг юмнууд одоо гихт гэд байх ийм бэрхшээлүүд үүсч эхэлж байна. Бид шууд оюун ухаанаар хэн нэгэнтэй зовлонгоо хуваалцахын оронд кноп дараад асуучаад хариулт аваад тавьшрах ийм түвшин рүү шилжих гээд байна. Тэгэхээр энэ бол бас проблем эргээд асуудал болж эхэлж байна. За мөн дижитал эрхний сэтгэл зүй буюу цахим харилцаа, цахим мэдээллийн орчин хит ихсэх тусам хүн өөрийгөө одоо зовоож гэдэг юм уу, бясалгаж өөрийгөө хичээж суралцах энэ үйлүүдээс одоо ангижирч эхэлж байна. Тэгэхээр энд магадгүй эргээд биднийг одоо цаашаад илүү суралцахын тулд нөгөө дижитал орчинд нь суралцахын тулд ямар аргыг сонгох юм бэ гэдгийг бас бодох ёстой асуудал болж байна да гэсэн ийм бодол төрж байна. За олон улсын сэтгэл зүй буюу соёл хоорондын олон асуудлууд бас хөндөгдөж эхэлж байна орчин цагт. За асуудал шийдвэрлэх буюу хит хэдэн амьдралын явцад урган гарсан асуудлуудыг бид хэрхэн шийдэх юм бэ гэдэг маань бас сэтгэл судлалын асуудал одоо проблем буюу шийдвэрлэх асуудал болж эхэлж байна. За энэ жишээ нь бидний одоо хамгийн сайн мэддэг жишээ бол саяны цар тахлын үедээ цар тахлын дараа хүүхдүүд хичээлээ их дургу болчлоо. Хөвтөж жагаад одоо уцаа барьж жагаад хичээлээ хийх сонирхолтой болж эхэллээ. За энэ үйлүүдийг бид яаж удирдах юм гэдгээс эхлүүлээд хүмүүсийн үнэт зүйл, үнэлэмж, хандлага, харилцаа өөр болж эхэлсэн байна. Тэгэхээр ийм байдлаар бидний орчин үеийн сэтгэл судлалын хандлагууд бол шийдвэрлэх ёстой асуудлууд томьёолох, тэрлүүгээ ахлах ийм шаардлагатай болж эхэлж байна. За тэгээд энэ бүхнийг товчлоод одоо үндсэн илтгэлийнхаа дүгнэлтэнд оръё. За энд бол бид нар сая сэтгэл судлалын орчин үеийн хандлагуудын 7-8 хандлагыг маш товчоор тайлбарлахыг оролдсон. За энэ яг шинжлэх ухааны хөгжлийн хувьд бол аль нэг хандлагаар ганцхан явах биш.
Энэ хандлагуудын уулзвар дээр, зааг дээр бит сэтгэл судлалын болон шинжилгээ ухааны асуудлуудыг бол шийдвэрлэх шаардлагатай байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрч байгаа. За мөн орчин үеийн технологи судалгааны арга зүйн хөгжил чиглэлтэй холбоотойгоор сэтгэл судлалын асуудлууд илүү нарийсаад, илүү тодорхой судалгаануудыг хийж эхэлж байна. За мөн асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ шин орчин технологи орчин үетэй холбогдуулаад шин асуудлууд бол бий болж байгаа гэдгийг бол эдгээр асуудлууд маань бүгдээрээ буддизмын гүн ухаантай бас холбогдох боломжууд байна гэдгийг бол судлаачид харж байна. За ингээд анхаарлаа тавьж анхааралтай сонссон их баярлалаа. За тэр маань өгөөд дуслаа.